Сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн мэнд математикийн багш Уган барина. За, IGCSE хөтөлбөрийн 2021 оны шалгалтын extend-ийн дасгал paper 4-ийн дасгал 12. За, юу гэсэн асуулт вэ гэхээр энэ мөрөө дэх x тэнцүү 2 цэгт татсан шүргэх шулууных нь градиент буюу налалтыг нь хэдүүлээ олно. За, бодлогыг эхлэе. Бодлогыг эхлэхэд бол бидэрт нэгт зайлшгүй мэддэг хөстэй бол уламжлал. За, уламжлалыг яаж авах вэ гэхээр y' маань юу юм гэхээр 6x квадратаас хасган 7 байх болно. За, уламжлалын олцсон тохиолдолд энэхүү пункттэй x-ийн нутгийн оронд 2-ыг орлуулахад манай бодлогын асуултанд очиж байгаа. За, нэгсэндээ f(2)-ыг л хэдүүлээ олж өгнө гэсэн үг. Энэ юу юм гэхээр 6-г үрждэг нь 2-ын квадрат хасган 7 байх болно. 6×4 24 болно. 24-өөс 7 хэсчих юм бол 17 байх болно. За, энэхүү цэгт татсан шүргэх шулууны налалт нь 17 байх нэ. За, графикийн үед ярих юм бол за уг мөрийн маань за нэг дурын мөрийн угаах. Дурын мөрий тийм ээ. За, энэ x-2-ын цэгт татсан шүргэх шулууных нь л энэ шулууны тэгштэглийг y(kx)-тэй нэмдэг нь b бол бидний k тоог л олж өгнө гэсэн үг юм а. За, анхаарал хандуулсанд баярлалаа.